Сайн байцгаана уу? Dance vlog эхэлж байна. Манай хамгийн анхны дугаараар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бүжиг Дэглээч, соёлын урлагийн сургуулийн бүжгийн багш, доктор Мөнгөн Цэцгийг өрн оролцуулж байгаамаа. Бид нар мөнгө огчтой уцаар ярьсан яг одоо Монголын хүүхдийн ордон дээр бэлтгэлтэй байгаа юм байна. Бүгдээрээ одоо орж уулзцгаая. Байх шиг байна эднийх. Өдрөдөө бүтэхэн цаг завыг харж байгаа, зайсвсан харж байгаа уулзахыг арга болно доо. Өдрөөлж. Таныг ингээд өнөөдөр хаана байгаа ингээд харсаар байгаа бид хоёр өөрсдөө хайсаар байгаад тэгээд энэ бэлтгэлтэй байгаач угаасаа мэдээ тэгээд олоод ирлээ тэгээд бэлтгэл дээр нь явуулсан тасалдуулахгүй шиг таны ажлыг алдагдуулахгүй шиг тэгээд хоёр хаваа цөөхөн ярилцах боломж олгосонд баярлалаа гэж. Зүгээр. За яг одоо тэгээд Натур Dance Production-ийн өөрсдөө бүгд бэлтгэлтэй байгаа юм байна. Мөнгө огч манаас удахгүй тоглолтоо хийж байгаа. Тэр талаар хоёлаа дэлгэрэнгүй тэгээс тухтай сууж байгаа ярилцдаг багшаа. За. Тэгрээ тамганы сэлбэр орж ирж байгаа тий. Дахаа За энэ одоо яг ямар бүжгийн хэсгээс та ингээ сая хүүхдэд маань ингээ бэлтгэл хийж байгаа. За адууны тамганаас сэтүүлсэн үлзий хоёрын хөгжим саслан тамга. Тэгээд тэр саслан тамга гэдэг бүтээл маань энэ одоо хэдэн онд анх гарлаа? 2017 онд хамгийн хаана хийгдэж ирсэн? Бор бүтээл баг шээ. Натур данс дээр анх гарсан бүтээл. За. Энэ бүтээл одоо 21-ний тоглолтод авах гээд Натур дансынхан дангаараа хийн ер нь ойролцоогоор 7 байна уу 8 пар гарна. За. Тэг ягаад тэгэхээр нөө юу бэ балаас тайс нэлээ уртстэй тий. Урт өргөн нь болохоор жоохон арай бага. Тийм учраас нэг уртаасаа хийх юм байна. За. Ер нь багшаа тоглолтынхаа тухаар жоохон мэдээлэл та сууж байгаа, төр зур сууж байгаа өгч боломж байна. Тоглолтын талаар за мэдээж Натур данс продакшны үзэгчд орно. Соён суулга, эсрэг хамтлаг тий. Тэгээд спорт бүжгийн хатанд бол мөн хамтлагууд орно. Гэхдээ яг мэргэжлийн байгууллагуудаас болоод одоо яг ингээд бүр улсын байгууллагуудаас үндэсний их театр, бүх сэргийн дуулжгийн суулга, хэлийн сэрэг, сүлд, соён, төмөх гэсэн одоо маш олон уран бүтээлчид олон байгууллагууд оролцох юм байна тийм ээ. Дандаа нэг хамтарч ажилладаг учраас тий. Натур данс продакшны хувьд бол ер нь ковидоос хойш одоо бид мэдээж нэг түрээсний заал одоо түрээслээд амьдрах тий. Уран бүтээлээ төрөвдөг байсан. За тэгээд одоо үн нэмэгдснээс болоод заалаа бусаас өгөөд ер нь жоохон тарсан байдалтай байгаа. Гэхдээ одоо ингээд оройн цагаар ингээд өөрсдөө энэ Натур данс продакшны бүсгчд маань одоо өөртөө ингээд суглаад уулзалтаад энэ бүтээлүүдээ хийгээд бас хаяа тоглолтод орсон гэсэн саналын дагуу ингээд бэлтгэл сургалт хийдэг болж байгаа. Ер нь одоо Натур дансыг үүсгэн байгуулдаг гэсэн нэг одоо инхээр менежер надтай хамт ирсэн сууж байна. Тогтоос уулзнаа. Ерөнхийдөө Натур данс продакшны маань бүжигчид ерөнхийдөө дандаа тус тустай ажилтай. Тэгээд оройн цагаар ингээд ажлынхаа цаг завыг зарцуулаад
багшийнхаа уран бүтээлд ингээд тоглолтод оролцоход сэтгэлээр ярьсан байгаа гэж харж байгаа. Тэгээ ер нь бол бүзэг бол залуу насны урлаг тийм ээ. Одоо энэ натур даш продакшн бүзэгчд маань бас л хөөрхөн ахмадын тоо руу бас ороод байгаа шүү дээ тийм. Тэгэхээр таны тоглолт багш UB Pulse 4-р сарын 21-нд орой 19 цагт болно. 19 цагаас тасалбар нь хаагаар борлуулж байгаа. Тасалбар нөгөө юу лээ? Ticket segment мөн одоо яг тийм UB Pulse-д одоо суугаад билетийг тасалбараар түгээж байгаа. За. Тэгээ таныг одоо уран бүтээлч ингээд өн ажиглаж байхад харж байхад их нэг тамганы дүрстэй хадны зураг гэдрээс их уран бүтээлээ тойрогддог. Тэр нь одоо бас бүжгийн урлаг цоо шин өнгө аяс нэмж чадсан гэж хардаг. Тэгээд ерөнхийдөө тэр талаа агуулсан уран бүтээлүүд их тоглогдох уу? Тийм. Одоо жишээлх юм бол хараа. Одоо ингэж хараа саруула хамаа хайр одоо ингэ нэг дүрс байдаг да. Одоо ямар самаагүй өөрсдийнхөө байдаг өнөөдөөс. За одоо ингээд энэ бас хадны ингээд дүрс тэмдэглэгээ гэхээсээ илүүтэйгээр хадны зурагт бол байдаг. Одоо яг энэ зурагт. Тэгэхээр энэ хадны дээр байгаа энэ зургийг хөдөлгөөнд оруулаад одоо та хараа наад байранда алхаад ороод ирдээ, алхаад яваад ирдээ. Яг саяныхаа үндсэн хөдөлгөөн рүү. За, ухтар хөдөлгөөн явлаа. Энгийн алхлаа. Ухтар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За, одоо над үндсэн хөдөлгөөнөөс хувилбар гаргалаа. Хөдөлгөөн хийлээ. Эргэлээ, дараа эргэлээ, өсрлээ. Магадгүй хоорондоо харьцлаа. За, одоо сайсан өрнөд ингээ сайсан алхаад явлаа. Эргэлдээ гэх мэтэр ингээ хадны зургийг нэг дүрсээс олон хувилбарууд гаргаж, олон хөдөлгөөний гаргалгаанууд гаргаж бүтээл хийдэг. Тэгэхээр энэ судалгаа маань 1998 оноос эхэлсэн. За одоо тэгвэл ингээ сумья за үлзий наашраа сумья үлзий хоёр одоо нэг тамганы дүрс авдаа хоёлаа ямар самаагүй тамганы дүрс. За яг хүмүүн тамга. За тэгвэл үлзээр өөр тамганы дүрс аваад тахан тамга. За тахан тамга. За энэ бол адууны тамга. Тэ хүмүүн тамга бас соргууд угсаатны тамга. Тахан тамга болохоор одоо халах суудын бас яг үндсэн тамганы нэг. За одоо надад хөдөлгөөнд ороо. Хөдөлгөөнд ороод хөдөлгөн. Тэр ингэж Монгол бие биелгээтэйгээ уялдуулаад за одоо арай өөр дүрс авдаа сумья хас тамгыг авдаа хас тамгыг болохоор за үлзий хас тамга за тэгвэл яг хас тамгыг яг хууга цаас тамга одоо Гэхдээ ингээд Монгол адууны тамгасан тий 4000 гаруй адууны тамга байгаа. Энэ адууны тамганаас одоо үндсэн голлох 18 тамгыг сонгож аваад тэрнийг бүтээлдээ оруулдаг. Тэгэхээр Монгол хүн болгон тамгатай. Танаа удмын тамга, өвөөгийнс нь, аавынс нь, магадгүй ээжээс нь талын бас тамганууд. Миний бас яг ингээд ээж аавын маань тамга гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ тамгыг хөдөлгөөнд оруулаад би биелгэн дээр нэмээд Монгол тамган биелгээ гаргасан. Тэгэхээр энэ маань хас тамган биелгээ. Тухай тамган биелгээ. Өнгөн тамган биелгээ. Гал тамган биелгээ. Ингээд энэ угсаатнуудын бас биелгээ. Цаашаа салбарлаад олон өргөжих нь шүү тийм ээ, явж өгөх нь шүү тийм. Тэгэхээр энэ тамган биелгээ бол Монгол хүний мэддэг нэр томьёо, дээрээс нь мэддэг бие биелгээ, дээрээс нь Монгол хүн өөрөө тэгээд энэ нутагт байсан хадны тэмдэг адууны говийн дээр ирээд тамга болоод тэр тамгыг хөдөлгөөнд оруулаад тайсны бүтээл болгож байгаа маань одоо Монгол бүзгийн хөгжлийн бас нэгэн хандлага болж байгаа. Тийм байна гэж. Та түр ийшээ сууж байгаа нэг хоёр үг ярилцсанаа гэж. За уран бүтээлийн хувьд одоо ийм сайхан уран бүтээл тойрвж идэг таныг одоо ингээд одоо үеийн бүжиглэн бүгдээрээ мэднэ. Тэгэхээр одоо та хувийн талаасаа мөнгө цэцэг гэдэг хүн одоо
хаана төрсөн одоо бүжгийн урлагтай хэрхэн яаж хизээ холбогдсон гэдэг талаас одоо нэг товчхон бүтээл бүхэн. За ер нь одоо бүжгийн урлагт яг 44 жил болж байна. 8 настайгасаад Монголын хүүхдийн ордны Заргал сайхан багшийн бүжгийн дугаалтанд анх орж ирсэн. 8 настай байхдаа тэр цагаас хойш энэ бүжгээс ерөөсө холдоогүй яг энэ салбараараа явсан. Одоо эргээд тоолоо бодсон 44 жил амар үнэтэйсэн байгаа. Тэгсэн байна. Тэгээд бас л энэ бас богино хугацаа биш те. 44 жил гэдэг болоод тэгэхээр сурлаа, боловсрлоо, маш олон бүжиг дэглээс гавьяатай хүмүүсийн гараар орлоо. Тэр хүмүүсийн бүтээлүүдийг сурлаа, хийдэг байлаа. Энэ бол би их талаасыг хацтай хүн. Монголын сор болсон хамаг мундаг хүмүүсийн бүтээлийг хийсэн. Тэр бүгдээр бүжиг дэглүүл заалгаж явсан. Тэрний хүчинд би энэ мэргэжилтэд дуртай, хайртай, үнэс миний амьдралын хамгийн нэг хобби гэх үү. За хобби те. Хобби нэг талаас. Нөгөө талаас бол миний амьдрал. Тэр чигээрээ бүжигтэй холбоотой. Октодоо домгийн хаттай явах та. Тэгэхээр энэ одоо натар дансхийн домгийн хаттыг тоглолтын дээр хий. Тэгэхээр хатан хүний ухаан ямар байх хэвээр. Хатан хүн Монгол эмэгтэй хүн, их хүн, эхнэр хүн хатан хүн ямар байх хэвээр гэдгийг бодож энэ бүтээлийг хийсэн. Тэгэхээр бас л энэ бол судалгааны нэгэн ажил маань дотор бас явж байгаа. Юу гэхээр айл атоны тамга байлаа. Тэр атоны тамгыг одоо ингээд тамгын те тамгалах гэсэн тэр тамгыг одоо газраар яваад хоорондоо байх уу? Хаана байх хэвээр? Хамт нь өлгөөтэй байх хэвээр. Эсвэл автор дотор нь байх хэвээр. Хадган ороогоо дааванд ороогоо нандинг хайрлах хэвээр. Тэр айлаа хосгүй үнэт идэлхэн байх хэвээр. Мэдээж өнөөдөр устдас үгүй болоогүй соёлын өвүүдийн нэг нь атоны тамга. Бараг сар ганцаар үлдсэн гэсэн юм. Тэгэхээр энэ атоны тамга бол энэ соёлын өв монголчуудын. Энэ эмэгтэй хүн айл гэрээсэн эзэгтэй одоо нөхрийнхаа, аавынхаа, ахынхаа тамгыг нандинг хайрлах эмэгтэй хүний үүрэг. Тэгэхээр тэр гэр бүлийн одоо бодлогыг ирхэн байрс авч явж байхад дотоод мөн санаа эзэн эмэгтэй хүн авч явах хэрэгтэй. Тэр утгаараа энэ бүтээл одоо тухайн өөрийнхөө овгийн, ургийн, өрхийн тамгыг одоо гаргаж харуулна. Хатан болгон өөр гэсэн содон онцлогтой өөр гэсэн тамгадуудаа илэрхийлж харуулна. Тэгэхээр яг домгийн хатад гэж нэрлсэн бэ гэхээр эдгэрсэн домг ярина. Бид нар үлгэр ярина, эдгэр түүхийг ярина, эдгэр одоо яг энэ үндэстэн угсаатныхаа хамгийн гол нэрээ үлдээж мөрө гаргах хэрэгтэй хүмүүсийг төрүүлж байгаа хүмүүс учраас хатан ухаан нь энэ тамганд нь байх хэрэгтэй. Тэр тамгыг үгүйсгэх, тэр тамгыг алдах, тэр тамганы уламжлалыг алдагдуулах юм бол тэр хатны буруу ахна шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр энэ уран бүтээл одоо хэдэн он тавигдсан. Тэгээд мэдээж бүжгийн уран бүтээл хөгжим салшгүй холбоотой те. Хөгжмийн зохиолчтой одоо Монголын бүжгийн урлагт бүжгийн хөгжим зохиодог бас жоохон дутагшилтай байгаад те. Тэгэхээр тэр тал дээр та санал бодлоо олзаач. Энэ одоо бодоод тахна 15 онд 14 он тавигдсан бүтээл ононгийн хөгсөн томоо гэж одоо яг томоогийн бүтнээр хийгээд үгэлээ. Томоогийн болт онон хоёрын бүтээл энэ аян ертөнц сомгийн ус гэдэг аяа тавьдаг намдаахан тавьсан. Тэгээд та нарын нөгөө тус бүрийн нэг тамга та гэсэн би ярьсан л да хатан ухаан дээр тамгатай холбоотой байдаг юм аа гэдэг хэлж байна. Тэгээд хувцсыг болохоор яг ингээд нөгөө археологийн холбоороос олдсон их хаттын богдог малгаанд үлддэг байсан одоо малгай гэж хэлнэ нэг талаасаа тийм малгай гэж хэлнэ одоо яг тэр өсөнд нь богдлоо хийж байгаа тэр урт тавцсан их өндөр хамгийн өндөр богдог малгайны хэмжээгээр хийсэн. Тэгээд археологийн холбоороос ерөөсөө домгийн хаттад өмсүүлж байгаа тэр хэвсэн улаан өнгийн хувцснууд археологт олдсон байдаг. За тухайн одоо дээд их стэйдсүүд улаан өнгөөр их. Ер нь улаан голцсон өнгөтэй малгай хүртэл. Тэгэхээр яг богдог гэдэг нэртэй малгай байсан юм уу гэхээр бас үгүй юм шиг байна.
малгай нь олдсож байгаа. Гэхдээ тэрийг малгай гэж хэлэхээсээ илүү энэ нөгөө өснө байгаа аахгүй. Өсийг ингээд бүр ингээд голцсоор ингээд тал талаас нь тогтоогоод сураар ороогоод өсийг богтлоод байгаа аахгүй. Тэгээд гадуур нэг өвлийн унжлага, зуны унжлага гэж тусдаа. Тэгээд гадуур нь цэмгэлтүүд ингэж хийдэг. Тэгэхээр энэ хүртлээс цаанаа тийм айгу утга билэгтэй уучраар бүгдэлтэй. Тэгээд энэ одоо өнөөдөр бидний мэддэг тийм намхан гэрт өсдөггүй тийм өргөөнд ортонд өнгөрсөн учраас тэр малгайны өндөр байх нь одоо их хатнуу, дунд хатнуу, бага хатнуу гэдэг утгаараа өндөр нам байсан болоо тий. Тэгэхээр тэр утгаараа толгой болоод тэр их хөдлөд байхгүй. Хөдөлгөөнд хүртэл цаанаасаа ингэ нэлээ дөлгөөнд үү тэгсийг нэ эмхтэй өнө гоо сайхныг харуулах Монгол эмхтэй дүрийг бас тодруулах хүссэн тийм. Гэтэл за одоо яг одоо мөнгө цэцэг өгшин тоглолтын тоглоход бүжиглэх одоо Домгийн хатад бүжиг орон бүтээлээс бид бүхэн сонирхож байна. Та өгшөө тоглолтынхаа нэрний тухай бас нэг. Тоглолтын нэр Тэнгэрийн бүжиг гэдэг нэртэй. За Тэнгэр гэдэг нь одоо ямар очротхтай гэхээр мянган жилийн өмнө хэрэглэгдэж байсан үг юм билээ. Деван логот Атүрк гэдэг словар дээр одоо номон дээр байсан. Бүжиг гэдэг үг бас мөн адилхан тэр Махмад Аль-Кус Каскари гэдэг перс хүний арабаар бичсэн тойл номонд энэ өнөөдөр бидний мэддэг бүжиг гэдэг үг байгаа аахгүй юу. Тэгэхээр мянган жилийн өмнө энэ хоёр үг бас хэрэглэгддэг байсан байгаа аахгүй юу. Тэгэхээр Тэнгэрий гэдэг үг маань өөрөө өргөн хүрэнэ. Дээрээс нь их тэнгэрлэг одоо өргөн хам олноороо маш том тал нутаг агаарлаг тийм утга санааг агуулсан утга билэглэх бүх үг. Энийг одоо энхөр найруулагч өгсөн л дөө. Аль 20 онд бид нар энэ тоглолтоо хийх гээд манай натур дансынхаас бүр эд бэлтгэлтэй оролцсон тоглолтын нэр, зохиол, сомнол, бүтээлүүд ингээд зэстралууд бүгд гарсан байсан. Тэгээд харамсалтай нь сарын дараа ковид гараад юун тоглолт мантаа болсон. Тэгээд ковидын дараа бид нараас нөгөө их хоосон заал байлгаад элтонос буцаагаад өгсөн. Үзэн заалаа. Ер нь бүжигчин хүн тэгээд дасгал сургалт маш их хэрэгтэй байдаг. Тэгээд угаасаа ковидын үеэр бүжигчд маань формгүй болсон те өөрсдөө одоо бүжигийн формоо алдсан байх. Тэгээ одоо яг тоглолтондоо бэлтгээд ингээ оройн цагаар одоо ийм орой хүртэл бэлтгэлээ гэж байгаа бас хөсөө гартал бүжигсэн байна хүүхдүүд те. Хүчээ гаргаж оролцож байгаа нь харагдаж байна. Тэр бүжигч бас их орон зай, том орон зай хэрэгтэй байдаг тийм ээ. Тэр орон зай урлаг, нийлмэл урлаг бүжиг болоод ерөөсөө хүний бие мах бодын урлаг. За одоо бүгдээрээ Натур данс продакшны орон бүтээлчдийн орон бүтээлээс үзэж сонирхож танилцлаа. Одоо бас орон бүтээлчтэй ярилцлага өрнүүлцгээе. Ялангуяа Монгол иргэдээр үзэж хормоос болохгүй. За Натур данс продакшны найруулагч Захирлын хоёр ахтаас уулзж байна. Тэгээд таны орой мэндийг хүргэе. Тэгээд тунгуудахад тоглож байгаа Тэнгэрийн бүжиг гэдэг тоглолтын найруулагчаар бас өөрөө ажиллаж байгаа бох те. Та тоглолтын тухай мэдээлэл тавьчих уу? Тэгээ тоглолтын нэрийг Тэнгэрийн бүжиг гэдэг маань Тэнгэрий буюу Тэнри гэж бичигддэг. Энэ яг түрэг төрийн үед хэрэглэжсэн девалгот гэдэг толон дээр байдаг. Тэгээд энэ юун дээр бас Бэлгийн хааны чулуун бичсэн дээр байдаг шүү дээ. Тэнри гэдэг маань ер нь тэн гэдэг үгнээс үг нь язгуур, тэн гэдэг маань асар уудам том. Тэгээд ер нь даяар олноороо гэсэн маш том агуулгыг өөртөө тийм агуулдаг тийм үг байхгүй юу. Тэгээ бүжи гэдэг үг маань бас тэр төрөг төрийн үед гэдэг девалгот толон дээр байдаг бүжи буюу бүжиглэн бүжиглж юм гэсэн. Яг хүмүүс харахад манайх нөгөө Тэнгэрий гэдэг үгийг Тэнгэр гэдэг утгаараа одоо нөгөө ойлгоос сурцсан. Тэгэхээр нэг Тэнгэр бүжиглж байна гэсэн юм шиг тэгэж ойлгоод байгаа. Үгүй бид нар маш олоола. Яг ингээд хам олноороо нийтээрэл бүжиглж байна гэсэн ийм утгатай юм.
Тэнгэрийн гэдэг үг нь өөр юм уудам орон зайг илэрхийлж байна гэсэн үг тийм ээ. Тийм шүү дээ. Ер нь тэнгэр тийм байгаа шүү дээ. Тэнгэргээл харахаар тийм байгаа. Тэгээ Натур данс продакшны хувьд бас үе үеийн бүжигчдийг бас ингээд продакшнда ажиллаж төрөн гаргасан байдаг. Тэгээ одоо манай энэ бүжигчд мод Натур данс хэдийн бүжигчид ингээд одоо бэлтгэл сургалтанд оролцож байгаа бай. Манай октовч яг нэг ангих. Тэгээ эдгээр чинь Натур данс 2 гэж авдаг. Натур данс нэг нь болохоор яг эднүсийн дээдлийн төгсөлтийн 4 охин байсан. Хөвгүүд нь болохоор бас эднүсийн дээдлийн төгсөлтийн хөвгүүд байсан. Ер нь хөвгүүд октод маань 4 Натур данс 2-ын тэгэл бид нэр одоо ингээл нэг дундаасаа бас нэг ингээд сэлбэл гадаад дотоод явдаг ч юм уу те иймэрхүү маягаар сэлбэгдээд. Гэтэ манай энэ октод яг л төдийгөөс өдөө хүртэл яг дагнаад бүжиглээ явж байгаа. Одоо Натур данс продакшн маань яг үйл ажиллагаагаа мэдээж ковидын үеэр бас төр зогсоосон те одоо эргээд ингээд уран бүтээлтэй оролцоод ингээд явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо ховдоо бас өөр ажилтай хүмүүс байгаа бах те. Тэгтээ сэтгэлээрээ ингээд ирдэг хүмүүс. Цаашдаа Натур данс продакшны үйл ажиллагаа энэ талаар та. Ер нь одоо тэгэл цагаад байгаа сэргээхгүй л болохгүй л те. Бид нар чинь бас манайд чинь маш том бааз ба шүү дээ. Урын сангийн хувьд ч гэсэн ер нь хувцас сэргэлийн хувьд ч гэсэн маш том баазтай болчихсон. Тэгээд яг 20 онд бид нэр ковид яаж явах үед ковид гарахын өмнөхөн одоо дуучин дэлгэр мөрөнтэйгээ хамтраад нөгөө их усан 6 зүйл хамаг амтны тусын тулд гэдэг тэр нэг 6 дуутай клипэнд нөгөө итүүгийн их сургууль маань ивент тэгээд маш том прожект эхэлж исэн. Тэгээд тэр чи одоо хувц сунаар айдан бүх юмтайгаа ингэж орж ирж ирсэн боловч тэгээд яалтч байхгүй л юм цар тахлын улмаас болоод хаштагдсан. Ер нь бол Натур данс продакшн үйл ажиллагаа цаашаа үргэлжлэнэ. Би одоо өөрөө ч гэсэн бас тэрэнд бэлдэж эхэлж байгаа. Ер нь Монголын бүжгийн урлагт ингээд хувийн хөвшлүүд, хувийн продакшн хамтлагууд бас ингээд оршин тогтноход бид бүхний бүжгийн влогийн бас гол зорилго нь одоо бүжгийнхаа урлагийн салбарыг цааш нь хэрхэн хөгжүүлэх үү тийм ээ. Хэрхэн чанартай уран бүтээлүүд төрүүлсэн хамтлаг уран бүтээлүүдтэй хамтлагуудтай болох уу гэдэг талаас влог ингэж хийж байгаа. Тэгэхээр мэдээж хувийн хөвшил бол одоо мэдээж зах зээлийн дагаад ч юм уу гэж жоохон бас хүндрэл асуудлууд байдаг тийм ээ. Тэгээд Натур данс продакшн бол ерөнхийдөө бас удаан оршин тогтноо өөрсдөө таниулах хэмжээний удаан оршин тогтносон продакшн гэж хардгаа. Тэгээд та бүхнийхээ ажилд цаашдаа олон их амжилтыг хүсье. Тий, ер нь зүгээр манай Монгол шиг Монголын зах зээл дээр хувийн продакшн хөгжүүлнэ гэдэг бол айгүй хүнд. Тэгэхдээ бас нэг ийм юм байдаг юм байлаа. Ер нь бид нар яг соёлын тухай хууль дээр байгаа тэр дэмждэг тусалцаа авах боломжуудыг харах юм бол продакшныг яг төрийн оролцоотой хувийн продакшн ажиллах боломж үнэхээр нээлттэй байдаг юм байна. Бид нар яг тэрний мэдэхгүй одоо хуулиа сайн судалж мэдээгүй болмаас бас нэг тодорхой хэмжээгээр өөрснийхөө ажил байнга л тийм доголд гарч ирсэн. Ер нь зүгээр жоох хүнд байдаг. Яагаад тэгэхээр энэ одоо томоохон төвийн томоохон театрчуулуудын дээр дандаа хувийн продакшнууд усаас салингаа авдаг ч гэсэн тэгээд хажууд нь хувийн продакшн байдаг байхгүй. Тэгэхээр бид нартай чи яг тэр хэмжээгээр өрсөлдөд гараад ирэхлээр тэрнтэй өрсөлдөн гэдэг бол нэг талаараа бас жоо хүндрэлтэй байдаг. Тэрнээс болоод болохгүй юм байхгүй бид нар хийж сураагүй ажил биш цаашаа болоод улам гоё өргөжнө гэж бодож байна. Тийм ээ. Тэгээд угаасаа Натур данс продакшны өөрсдийнхөө одоо ингээд бааз суурь их байдаг. Тэгээд улам гоё уран бүтээлүүд цаашаа хийх баха. Тэгэхээр сайхан гэгээлэг өөдрөг сайхан уран бүтээл төлөвлөсөн явж байгаа. Одоо хийндээ хэдүүлээ тийм. Ойлголоо. За баярлалаа. За одоо Натур данс продакшныхаа уран бүтээлчтэй нэг төлөөллөөс нь 2-3 үг солилцъя. За манай охид бүсгүүч сайн байцсан уу? Одоо ийм орой ингээд бэлтгэлээ хийгээд байж байгаа. Тэгээд одоо бас хөлстэй байхад нь жоохон хатааж матаа, хөлсийн жоохон хатаачлаа, уучлаарай залуучуудаа. Тэгээд төлөөлөлс нь инх цэцгээс яриа авчээ та. За орой минь Эми. Баярлаа. За тоглолтын бэлтгэл хэр байна? Тэгвэл сайхан. За уран бүтээлийн хувьд өөрийн хувийн уран бүтээлийн зүгээс яг одоо юу хийж гэн те хаана багшилж гэн ямар ажил хөдөлмөр эрхэлж байна? Би болохоор манай дэд курсын 14 оны төгсөлтийн сувд гэдэг хичээд өгөхгүй юу. Тэрнийхээ бүжгийн дугуйлан төстүүдэд бүжгийн багш хийж байгаа. Тэгээ бид хоёр энэ жил бүжгэн жүжиг тавьсан, бисрэг жижигхэн хөөрхөн бүжгэн жүжиг тавьсан. Оо ямар гоё юм тийм үү? Харин тэгээ өөрийгөө бас хөрхөн сарайлаа. Би чи 19 онд магистр дэглэчээр элсэж ороод 21 онд төгссөн байхгүй юу.
Тэгээд дэглээчээр төгсчөөд нэг дөрвтэй юм хийгээгүй байжгаад сая хүүхдүүд дээрээ сурдаг хүүхдүүд дээр бүжгийн жүжиг тавьсан. Тэгээд аюу хөөрхөн болсон. Сувдагчтай хамтдаа ганцраач шилтэй. Баяр хүргэе. Манай влогийн бас зорилго нь одоо шинэ ойрын хугацаанд тоглогдсон тоглолтууд те одоо хүүхдүүдийн бүжгийн жүжиг гэдрээс бас ингээд ярьж байгаа. Тэгээ яг өөрөө чи яг шинэ хийсэн бүтээлэнтэй юу гэдэг нэртэй бүтээл хаана тавигдсан бэ? Нөхөрлөл бол эд шид гэдэг нэртэй. Нөгөө хүүхдүүдийн My Little Pony гэдэг юу гэдэг штэ үздэг хүүхдийн кино гэдэг штэ. Тэрнээс санаа аваад 1-р ангийнхан зохиолоор нь өөрөөсөө жоохон бас найруулга оруулаад зохиолын жоохон өөрчилж агаад тэгээд Эрцэнка гэд байдаг штэ тий. Эрцэнкагийн их танхим дээр бидгээд 1 сард хүүхдүүд бараг 200 орчим хүүхдүүдтэйгээ гоё хөөрхөн бүжгийн жүжиг тавьсан. Баяр хүргэе. Тэгээ одоо тэр бүжгийн жүжигээ цаашдаа одоо ингээд борлуулах те дахин тоглох тийм бодлоо гоё. Дахин тоглох гэхээр манай студийн хувьд болохоор элсэж орсон хүүхдүүд маань яг тэдэн жил мэлэр ч юм уу тууштай бүтэн жил суралцах нь цөөхөн яг солигдоод яваад байдаг болохоор дахин ингээл нөгөө шинэ хүүхдэд дахиад хууцаа явах гэдэг ч юм уу тийм асуудлууд нь ер нь жоохон гараад идэх болохоор жоохон нэг жүжигээ дахин тавих жоохон асуудалтай юм лээ. Тэгэхээр жилд бол ямар ч нэг тийм томоох юм тавьчихжээ. Бүжгийн жүжиг тий. За манай Эмигийн Натур Данс Production хэдэн оноос ажилласан бэлээ. Тэгээд тоглож байж байгаа хугацаанд бас ямар уран бүтээлд оролцож ирсэн бэлээ. Тэгээд бас багшийнхаа тухай тий ингээд ярилцсан байлаа. 2015 онд бид хэд ч ангиараа төгссөн баггүй юу? Төгсчөөд Натур Данс Production их хоёр ахтаа найруулагчтайгаа тэгээд мөнгө багштайгаа мөнгө зөвөгчтайгаа хамтдаа ингээд production болоод гарсан. Өмнө нь болохоор Натур Данс хамтлаг гэдээ явдаг гэсэн сойсын дэрэгдэх. Тэгээд production бодлоод 15 онд сургуулаа төгсөнгүүтээ шууд бүгдээрээ ангиараа хамтдаа бүүндээ ажиллаж агаад тэгээд ковидын үеэр бидгээд жоох ингээд тусдсан хаймыг хөгөө явцсан байгаа. Түүнээс биш яг тэгээ сайхан явж исэн. Тэгээд тэр үедээ бол зохиолын дуучдыг басдаг байлаа. Бүхэл зохиолын дуучдтай хамтарч ажилладаг байлаа. Дууны ардах бүжиг дэглэлтээр бол айгүй гоё яатсан байсан. Мөн нөгөө нэг шоунуудад их оролцсон тийм. Яг түн шиг шоу моо гэ боловсрал телевизийн нөгөө Next Top Model гэх мэтчлэн тийм шоунуудад хөрхөн бас дэглэл бүжигч ингээл. Гоё л нааданд бас их оролцсон. Тийм гоёлд бас гоёлын нээлт гэдэг айгүй том юм болдог шүү дээ. Тэн дээр бол бас байнга оролцдог гэсэн. Тэгээ манай Натур Данс Production-ы яг одоо төлөөлөл болсон одоо ахлагчаар нь явдаг тийм ээ. Тэгээд яг ийм мундаг бүжигч охинтой бас ярилцлаа. Тэгээд цаашдынхаа уран бүтээлнээс амжилт хүсье. Баярлаа. За тэгээд мөнгө огчтойгоо ярилцаа сайхан байна. Бэлтгэл дундуур нэвсэн гэдээ ирээд жоохон төв утсан бас дахин хөлцөл өчье. Тэгээд танаас бас нэг асуулт асуумаар байна. Ерөнхийдөө Монгол төмний бүгднгийнх нь одоо ингээд үндэсний бараг давлгаа болсон хүн болгон сайхан төгсөн тийм сайхан бүжиг байдаг, домог биелгээгээд бүжиг байдаг. Та тэр уран бүтээлийнхээ тухай анх хэрхэн яаж бас юу бодож тойрвж ив те хөгжмийн зохиолч нь бас ямар хүнтэй яаж хэрхэн тэр сайхан уран бүтээл төрсөн талаас бас яриач та. Одоо ер нь баг нөгөө миний таних тэмдэг гэж хэлс бас болно те. Нөгөө мөнгө агсын домог биелгээгэл хүмүүс ирдэг. Тэгэхээр бас бахархдаг юм аа. Харан хамтлагийн одоо хөгжмийн зохиолч Улаанбаатар ахын хөгжим Толон голын дуун дээр анх 2010 онд хийсэн. Төмөн их дээр анх хийсэн. Тэгээд бид нар ч нөгөө олон улсын уралдаанд яваад мөнгө нэвтрэж авсан. Энэ домог биелгээ олон улсын 4 сагналтай 2 гран при 2 дэд байрын. Дэлбсээ 1-р байрын сагналтай тийм бүтээл. Ер нь одоо ингээд 10 жилийн сургууль байх бай те ингээд албан нэгэн албан байгууллагын урлагийн үзлэг дээр ингээд таны уран бүтээл тоглогчлаа те тэр тэгэхээр одоо хүмд ингээд сайхан хүрсэн уран бүтээл болсон байна гэж ойлгоод байдаг шүү дээ. Болно. Энэ одоо өөр ингэсэн патенттай бүтээл хэрнээ хэн дуртанд хийдэг. Тэр болгонд би бас харамлаад байдаггүй. Тэр болгонд би ямар нэгэн асуудал гаргадаггүй. Яагаад гэвэл надад сайхан санагддаг. Хүн болгон мэддэг, хүн болгон аялал нь өөрөө гоё, дуу нь өөрөө гоё, тэ хөдөлгөөн нь бас их өөрхөн судалгаан дээр суурилсан болохоор яг хатан зураг сэдвүүдийг санаа авч хийсэн бүтээл яг өмнө үеийн археологийн олдор дээр тулгуурлаж дийлэн хийсэн. Тэгээ одоо манай хэд бас хийх ёстой. Хэдэн онд тойрсон бэ? 10 онд тавигдсан. 10 оны 11 12 сард тавигдсан. Тэгээ 11 оны Сэвжид агшийн нэрмжит бүжиг дэглэгчдийн улсын уралдаанд ороод
нэгдүгээр байранд бас орсон. Тухай төм их жуулгын урамталчтай хийсэн те. Тэгсэн төм их хийсэн. Гэтэ одоо бол 12 оноос эхлээд натур дансынхан бүзгэлдэг болоод тэгээд одоо л хаасайг өгөн болгон хийдэг л дээ тий. Та тэгээд мэдээстэй. одоо би бас даган хийж болох уу те. За. За Натур данс продакшны одоо Мөнгөн цэцэг багшийн бас нэрийн бүтээл болсон одоо алдартай сайхан бүжиг өгдөг домог биелгээ. Тэгээ Натур данс продакшныхантай бас би одоо оролцсон бүжиглэх бас аз надад тохиолоо. Тэгээ хөлцөл өчий бэлтгэлийн хувц байхгүй ч гэсэн ямар ч сан хөдөлгөөнөөс нь хамтдаа ингээд хийцгээе бүгдээрээ. За сая бэлтгэлтэй байсан нь би сая орж дундуур нь гинт ороод хайрцаг марцаг нь алдаад байгаа. Замын алдаад шиг болоо уучлаарай. Илүү мэлүү гарцсан явж байна те. Тэгээ мэдээж ингээд бүжиглэхэд Монгол хүний аялгаугийн сонсон сэтгэлийн гоё ингэж хөвлөсөн, хөвөлзүүлсэн тэр сайхан уран бүтээл байдаг. Их омогссон үү те. Омогссон тий. Ингээд дагаад ихэд ингээд бас амьсгаадаад тэгээд би одоо бэлтгэлгүй байсан учраас их амьсгаадаад тэгээд их юм гоё омогшсох сэтгэл төрж байна. Тэгээ багштай цааш уран бүтээл нөшөө сайхан амжилт бүхний дэдэг хүсье агш. За баярлалаа. Тоглох юм бас амжилтлаа. Одоо ирж үзсэгээ үзэгчд маань одоо хамтдаа биелнэ. Хамтдаа бүзгэлнэ. Хамтдаа одоо тэр оройг өнгөрүүлнэ. Тэгэхээр одоо таны мэдхүйн талаасаас тэр бүзгийн урлагийн талаас тэр хөгжмийн талаас тэр дууны талаас тэр те нэгэн оройг одоо гоё өнгөрүүлэх юм байна. Дан газ бүзгэлээд байх. Тон сайхан тоглолт болох нь дамжиггүй. Тэгээ багштай бас амжилтыг хүсье агш. Тоглолтод амжилт хүсье. За ингээд маа данс влогийн хамгийн ихний дугаар энэ төрөд өндөрлөж байна. Тэгээ Натур данс продакшнтайгаа бүгдээрээ залуучуудаа өнөөдрийн манай контент оролцсонд баярлалаа. Баяртай. Бүгдээрээ баяртай. Дараа уулзъя. За өнөөдрийн данс влогийн маань хамгийн ихний дугаар амжилттай болж өндөрлөлөө. Тэгээд өнөөдөр бүгдээрээ Мөнгөн цэцэг багштай уулзаад тоглолтынхаа тухайс ярилцлаа. Мөн уран бүтээлийн тухайс ингээд бага хэмжээний ярилцлаа. Тэгээд өнөөдрийн хамгийн ихний дугаар үгээр өндөрлөж байна. Амьдрал бол бүжиг юм, халбар нь харин тайз юм. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.